Сайн байцгаана уу? Өдрийн минь, орой минь. Миний хувьд л өдөр болж байна. Өдрийн хоолой хийж байна өнөөдөр. Ойрд та бүхэнтэйгээ яг ийм форматтай бичлэхээр уулзаагүй учраас өнөөдөр хоолой ингээ жоохон бусад үеийг бодвол завтай гэхүүдээ цагтай байгаа дээрээ ямар хоол хийж байгаагаа л татуулъя. За миний хажууд таяа сууж байгаа учраас жоохон чимээтэй байж магадгүй шүү та нар. Дахианы махтай төмөс бэлж гин би. Тэгээд шараагүй энийгээ юу асан байгаа. Яг дахианых нь махыг хөшөглөөд яг өөрийнх нь шүлэнд сонгонтой хөшөглөөд өөрийнх нь шүлэнд болгож байгаа. Айгүй хөшөөлөх хэрсэн байгаа. Тэгээд энэ дээр яг ийм хөшөөлөх хэрсэн гэхээр хоёр халбаг ийм цүцгийг нэмсэн байхгүй юу? Пастаквашны 20% та тослогтой. Тэгэнгүүт бүр ийм шингэн болчихж байгаа. Одоо энэ дээр би сайн ногоогоо хэрчлээ. Энээсээ нэмээд энэ ногоон дотор маань янз бүрийн юм байна. Укроп, петрушка, ногоон сонгон, шайвал байгаа. Бас шайвал гэхээр та нар мэдгүй л шанцуу гэдэг үлээ монголоор тий яншуу гэдэг үлээ. Хүүд айгүй хийддэг. Ингээл болоо. Тэгээд нарийн ногоо яагаад тийг юм бэ гэвэл одоо яг Оросод нарийн ногоо ховор дээрээс нь чанар муутай өвлийн ноднгийн хадгалсан ч юм уу те шинэ ургаз гараагүй байгаа учраас айгүй үнэтэй дэлгүүрүүдээр байх нь байна супермаркетуудаар. Гэтэ би авсангүй. Зах дээр болохоор яг уу энэ юунаас Узбек интерес, Беларусь интерес орж ирж байгаа нарийн ногоонууд байх нь байна. Гэтэ би нэг нарийн ногоо ойрд авахгүй байгаа. Бид хоёр өөрсдөө туслан дээрээ өчнөө ажил болгоод хүлэмж бариад нарийн ногоогоо суулгацсан байгаа учраас намар болохоор тэтгэргүй зөндөө их нарийн ногоо идэнэ. Одоо болохоор төмс хамгийн бас гайгүй хямдхан дүү байдаг үе. Тэгээд ерөнхийдөө төмс Оростой жилийн 4 үйлрэлд олдод сайтай тийм маш хямдхан байдаг учраас иймэрхүү үеүүдэд бол төмсөө идэл байждаг да Оросууд бол дахианы махтагаа. Тэгээд хямдхан гээд идж байгаа юм шиг яг хоёр нь олдод сайтай төмс гайгүй бусад нарийн ногоон бодвол чанар сайтай байгаа. Тэгээд манайх туслан дээр төмс тарьдаггүй яагаад гэвэл ажиллагаа ихтэй мөртлөө төмс чинь яг үнэтэй биш учраас би шүлтэй хоол хийж байгаа. Миний өнөөдөр хийж байгаа хоол за бараг л адилхан бүтээгдэхүүнүүд орсон байгаа да. Төмс, цүцгий, тэгээд ногоон амтлагчуд. Тэгээд дахианыхаа махныхаа би махын энэ 2 дугаар хоолойгоо авч хөшөглөөд 1-р хоолндоо зөөр энэ ясын хийсэн байхгүй юу? Жохон шүл гаргах гээд. Тэгээд хүүхдүүд идэх хоол учраас ингээл болоо элдв янзын халуун ногоон амтлагч нэмэхгүй манайх ерөөсөө нэмдэггүй. Төмснүүдээ хэрчээл ийш нь жоохон гурвалжин будаа хийгээл тэгээд миний шүлтэй бол болчихно. Тэгээд хамгийн гол нь орцоо би айлгтай тайлбарсан үеинд 1 кг төмс 1 дахианы цээж мах байгаа. Тэгэл хуваагаал 1-р хоол 2-р хоолндоо хийсэн байна. Хавар залхуу хийсэн байгаа харагдчих магадгүй. Гэхдээ цаг хэмнэн хамгийн гол нь миний фуд рецептүүд чи байгаа шүү дээ. Цаг хэмнэн тэгээд байгаа олдод цаатай бүтээгдэхүүнүүдээр хийдэг байгаа шүү дээ. Тийм болохоор та нар бас мэдж байгаа өмнөх бичлэгнээр түүнээс би бүр янз бүрийн орц найрлага орсон тэгээд хүнд хоолнууд одоохондоо бол хийхгүй байгаа. Тэгээд 3 хүүхэдтэй хүнд тийм цагч бас ховор ээжүүд үзэж байгаа бол бас намайг ойлгох байх гэж бодож байна. Ерөнхийдөө миний шүлтэй бол болчихлоо. Одоо энэ бүтэн сонгоноо гаргаад тэгээд лаврын навчаа гаргаад авчна. Тэгэхгүй бол лаврын навчийг шүлтэй хоолнд удаагаад бүр удаан байгаад хонуулдаг ч юм уу гэх юм бол шүлтэй бол гашуу өргөчдөг. Миний бодлоор л. Иймэрхүү хөнгөө шүлтэй болж байгаа. Тэгээ гурвалжин будаа хийчлээ. Гурвалжин будаа нэг жоохон хийсэ. За энд нэг 2 литр ус байгаа гэж бодоход гурвалжин будаа нэг тал аягч хүрхгүй хийсэн байгаа. Яг гэвэл энд төмөс байгаа. Учраас ялбагаад мөн болж надад шүлтэй бол гоё шүлтэй авах тусмаа гоё. Тэгээд гадаа халуун байхад шүлтэй бол хийгээ жоохон зөвхөхгүй л байгаа. Гэхдээ 1-р хоол хүүхдүүдэд заавал идүүлж авахгүй болохгүй гэсэн үг чинь. За энэ болохоор 2-р хоол маань болчихсон аль хэдийн цөцгийтэй сайн амсч үзлээ. Цөцгий хийсэн болохоор айгуу гоё. Зөөлхөө. Дахианы махан зөөлхөө айгуу гоё болсон байна. Тэр цэцгийн дахианы махныхаа шүлтэй хойлолтод аюу амттай болсон байна. За. Бид тэгээд хоол айдлаа. Манай охин энд хоолоо нэхэд байна. Дараагийн бичлэгээрээ эргээд уулзцаар баяртай. Бичлэг үзсэнд баярлалаа. Баяртай.